байцгаана уу? Холон байна. За би өнөөдөр та бүхэндээ 7 жил Солонгост амьдрахдаа ямар ажил хийсэн талаараа сонирхуулъя. За тэг хүмүүс ерөнхийдөө бол ер нь гадаадад удаан амьдраад ирэхээр ямар ажил хийдیں, сурдığım уу, одоо хүртэл сурж байгаа мó, эсвэл ажил хийж байгаа мó инээ тэрэг зөндөө асуудаг. За тэгээд би бас 7 жилийн амьдрахдаа бас ажиллаа хэд удаа сольсон болохоор хүмүүс яг ямар чиглэлээр ажилтیں инээ тэрэг зөндөө асуудаг учраас өнөөдөр ямар ажил хийсэн. За тэгээ одоогоор ямар ажил хийж байгаа талаараа сонирхуулъя гэж бодлоо. За би анх болохоор 2018 оны 3 сард Солонгост ирж исэн. За анх ирэхдээ болохоор Ёнсон их сургуулийн олон улсын харилцаа буюу International Studies гэсэн мэргэжлэр магистрийн зэрэглэл хамгаалахын тулд анх энд ирж исэн. За тэгээд ирчээд удаагүй 2-7 хоног босноогүй юу анхны ажил олж авчихсан. Айгу хурдан ажил олж авсан. За тэгээд тэр ажил маань болохоор юу байсан бэ гэхээр цагаар англи хэлний хичээл заадаг тийм ажил байсан. Тэгээд тэр ажлаа болохоор Seoul Craigslist гэдэг нэг вебсайт байдаг. Тэр вебсайт маань болохоор Солонгост амьдардаг гадаадуудад одоо зориулсан цагийн ажил олж авах тийм вебсайт байсан. За тэгээд тэр вебсайт дээр ороод скрол хийж агаад нэг удаа цагаар англи хэлний хичээл заах тийм одоо багш хажина гэсэн пост хараад за тэгээд тэр пост руу ороод имэйлийг олж аваад тэгээд CV-гээ англи хэл тэгээд солонгос хэл дээр цуг явуулж исэн. Тэгээд удахгүй баг маргааш нь илүү дэ 2 хоногийн дараа илүү дэ тэр компаниас эргэж уцтаад ингээд чиний CV-г хүлээж авлаа. Тэгээд ярилцлаганд орох боломжтой байна уу гэд тэгээ очиод ярилцлаганд ороод тэнцээд тэгээд ажиллаа эхэлж исэн. За тэгээд тэр ажил маань болохоор би яг тэр үедээ угаасаа яг дөнгөж анх энд ирсэн бас өөрөө ч гэсэн хөлөө олоогүй тэгээд дөнгөж семестр бас эхэлсэн амар завгүй хичээлдэггүйгээд явж исэн болохоор ярилцлаганд ороод за тэгээд би ингээд 7 хоногийн 2 өдөр нь бол яг бүтэн хичээлтэй байгаа болохоор яг 7 хоногийн 3 өдөр л ажиллаж чаднаа гэж хэлээ. Тэгээд тэр ажил маань угаасаа өөрөө ингээд оффистаа одоо ингээд гадаад одоо тэр нөгөө нэг англи хэлний багш нарыг цуглуулад тэг ингээд англи хэлний одоо хичээл хүсэж байгаа айлууд руу ингээд нөгөө нэг явуулж өгдөг, скежюлийг тааруулж өгдөг 5-6 одоо менежертэй. За тэгэнгүүтээ яг гадаад яг англи хэлний хичээл заадаг англи хэлний багш нар болохоор 100 хэдэн хүнтэй бүр айгу тийм олон багш нартай тим компани байсан. Тэгээд 7 хоногийн 3 өдөр л ажиллаж болно гэж хэлсэн чинь үгүй тэр бол хамаагүй зүгээр угаасаа эн чинь цагийн ажил болохоор ямар ч хамаагүй гэж хэлээд тэгээд ирээл яг 3-7 хоногийн дараа яг хичээлж эхэлсэн. Тэгээд яг цагийн ажиллаж хийж эхэлсэн. Ерөнхийдөө ингээд скежюлууд ерөнхийдөө гоё болоод ирсэн. Тэгээд 7 хоногийн 3 өдөр, нэг өдөр нь болохоор 3-аас 4 цаг англи хэлний хичээл заадаг. Тийм ажил хийсэн. За тэгээд нэг өдөр очихдоо ерөнхийдөө яг 7 хоногийн 3 өдөр боловч өдөр болгон очих айл нь өөр айл байсан. Нэг айл нь болохоор 5 настай жоохон хүүхэд, нөгөө айл нь болохоор том хүн. За тэгээ нөгөө айл нь болохоор 1-р ангийн хүүхэд ч гэх юм уу те. Ерөөдөө тэгээд яг заадаг хүн бүр өөр болохоор эхний өдөр очихдоо заавал тэр хүнээс левел тест аваад за тэгээ яг тэр одоо байгаа левелд нь тааруулаад хичээлийн заадаг. Одоо тэгээд бас зарим болохоор эхлээд дөрөм илүү одоо сурмаар байна. Зарим нь болохоор би дөрөмдөө бол гайгүй. Тэгтээ ингээ англиар шууд ингээ ярих гэхээр ингээд айгаад чи мөчээд байдیں۔ Тийм болохоор communication одоо жоохон харилцааны маягаар ингээд 2 цаг ингээ надтай тасалтгүй ингээд англиар яриад өгөөч ч юм уу те. Нэг тиймэрхүү маягийн хүн болгоны яг ингээ хүсэж байгаа юм нь арай өөрөөр. Тийм болохоор яг ингээд тэр хүндээ тааруулаад яг ингээд програм одоо хийгээд за тэгээ тэр хүн зориулсан одоо worksheet ч юм уу те эсвэл ном ч юм уу тийм өөрөө аваад тэгээ ингээд 7 хоногийн 3 өдөр англи хэл заадаг тийм ажил анх хийж эхэлсэн. За тэгээ цагаар англи хэлний багш хийгээд явж агаад тэр компанид нэг сар гаруй босноо да. Сар гаруй болоод байж исэн чинь нэг өдөр манай тэр компани захирал над руу уцсахгүй юу. Тэгээ уцтаад яасан захирлаа энэ тэрийгээд ярьсан чинь чи ингээд сар гаруй ингээд манай компанид ороод тэг ингээд англи хэлний багшигээ явлаа. Тэг ерөөдөө ингээд чиний ингээд ажил хийж байгаа тэг attitude ч юм уу тэг ерөөдөө тиймүүд чи хараад их таалагдчихэйна. Тэгээд нэг гол юм чи өөрөө бас солонгос хэл сайн мэддэг болохоор англи хэл ингээд заагаад явах биш. Манай ингээд оффист ирээд менежер ажил ерөөдөө хийлгмээр байна. Тэгээ хэрвээ чи өөрөө ингээд менежер ажил хиймээр байна гэсэн хүсэлтэй байх юм бол менежерээр ингээд амаар байна гэсэн урилга над руу өгсөн. Тэгээ тэр үедээ болохоор ингээд дөнгөж Солонгост ирсэн өөрөө сурагч те. Тэгээд сар дөнгөж гарцсан байжгаад гинт ингээд оффист ингээд ажиллаачаа гэж урилга авсан чинь тэр үедээ ерөнхийдөө амар гоё мэдрэмж төрж исэн. Тэгээд шууд тэр утсыг авангуудаа тэгээ би менежер хийгээ шууд урилгыг хүлээж аваад тэгээд сар хагасын дараа англи хэлний багшаа сар хагас гаруй хийгээд тэгээ шууд тэр компанид менежер орсон. За тэгээ менежер нь болохоор ямар үүрэгтэй вэ гэхээр би одоо урд нь өөрөө хийж исэн англи багш нарыг
одоо яг нэг тэр Seoul Craigslist гэдэг вебсайт нэр англи хэлний одоо багш авна гэсэн тэр постыг бичдэг, оруулдаг. За тэгээ хүмүүс одоо CV-гээ явуулахаар тэр CV-г нь хараад за энэ хүн англи хэл заах ерөөдөө болохоор юм байна уу нэ тэрэ гэх тэ. За тэгээ CV-г нь харангуудаа дажгүй юм байна гэх юм бол хурж ирээч гэж урилга явуулаад за тэгээ өөрөө би тэр гадаад багш нарыг ярьслага аваад за тэгээ компанида буцаад энэ хүн юм байна нэ тэрэ гэж одоо репорт өгөөд за тэгээ англи хэлний багшаа авсан бол аль руу яаж явуулах вэ гэсэн schedule эдрийг одоо ингэж гаргаж өгдөг. Ер нь бол ингээд баг хальт бодохоор нэг жоохон хүний нөөцийн маягийн тим ажил хийж исэн. За тэгээ тэр оффистоо ороод миний яг анх тэр нэг оффист ороод яг тэр анхны ажлаа хийж исэн бичлэг маань би одоо нэг оффис тур гээд баг 3-4 жилийн өмнө YouTube дээр оруулж исэн. Тэгэхээр одоо тэр ч гэсэн тэр бичлэгс одоо миний channel дээр байгаа. Хэрвээ тэрийг үзнэ гэвэл бас очиод үзээрэй. Тэгээ тэр компанид магистрийнхаа зэрэглэлийг хамгаалах 2 жилдээ яг тэр компанид 2 жил ажилласан. За тэгээд тэр компанид ороод одоо миний хамгийн анхны ер нь бол яг ингээд Солонгос яг үнэхээр яг нийгэмд нь ороод яг солонгосчуудтай цуг ажиллаж ийсэн одоо анхны одоо туршлага байсан. Ягаад тэгэхээр тэр компанид маань ямар ч яг ингээд нөгөө гадаад багш нар нь болохоор угаасаа офис дээр нэг ирдэггүй. Ягаад тэгэхээр schedule аваад яг тэр айлууд руу шууд яваад өгдөг. Яг ингээд офистоо яг ингээд бүтэн суугаад ажилладаг хүмүүс маань болохоор 5-6 менежер, тэгээд захирал, тэгээд тэр хүмүүс маань бүгдээрээ өөрсдөө яг 100% солонгос хүмүүс байсан. Тэгээ ерөнхийдөө бүгд яг солонгос хэлээр л ярьдаг. Тийм болохоор би анх ирээд яг угаасаа анх эрэхтэй солонгос хэл сайн мэддэг байсан боловч яг ингээд 100% одоо орчинд нь ороод тэг ингээд зүгээр солонгос хэл сайн мэддэг. За тэгэнгүүтээ давхар яг ажлын нөхцөлд ороод одоо ажлын хэллэгээр ярих ч юм уу те. Одоо за тэгээд менежер хүнтэй ямар хуу ярих. За тэгээд захирал хүнтэй ямар хуу ярих ч юм уу. Солонгос ч өөрөө яг нөгөө нийгмийн нөгөө статус нь айгу тодорхой байдаг. За тэгээд статусаа шалтгаалаад хүнтэй яаж ярих одоо юу солонгос хэлнийх нь одоо дүрм ч юм уу тийм хүмүүс айгу өөрчлөгддөг учраас яг одоо анх солонгост ирээд нийгэмд нь ороод за тэгээд тэр хүмүүстэй одоо анх яг ингээд ярилцаж эхэлсэн маш том туршлага болсон гэж ерөөдөө өөртөө боддог. Тэгээд өөрөө ч гэсэн дөнгөж би эрэхтэй дөнгөж 21 настай байсан болохоор ер нь бол амар жоохон юм байсан. За тэгээд манай тэр менежүүд бүгдээрээ ерөөдөө дандаа бараг 28 29 за тэгээд зарим нь 30 гарцсан тийм ихчнэр байсан. Тэгээд анх яг тэр компанид ороод одоо яг уулзсан солонгос хүмүүсүүд маань одоо ч гэсэн надтай маш дотн байдаг. Ер нь бол миний солонгос одоо маш дотн найз нарын нийгэм гэж хэлж болно. Тэгэхээр ер нь бол 2 жил тэнд ажиллахдаа маш том зүйлүүд сурч авсан. За тэгээ солонгосын нийгэмд яг анх одоо хөлөө тавьсан миний анхны алхам байсан гэж боддог. За тэгээ 2 жил тэр компанид ажиллаад 2 жил сураад төгсвөө. Тэгээд угаасаа төгсөхдөө яг тэр компанидаа бас хэлээд би одоо ингээд төгссөн. Тийм болохоор яг одоо бол ингээд цагийн ажил ч юм уу тийм ажил биш. Яг ингээд 100% одоо ингээд яг full time ажил болмоор байна гэж хэлээд өргөдлөө өгөө тэр компаниасаа гарсан. Тэгээ гараад сар гарan ажил хайваа. За тэгээ солонгосч угаасаа өөрөө орн нь одоо уус нь маш жижигхэн гэвч хүн ам нь маш их те залуучууд ихтэй. Тийм болохоор ер нь бол ажил хайна те ажилд орно гэдэг чинь ер нь бол маш их тийм том одоо competitive байдаг штэ. За ямар ажил хийх үү, яах вэ гэдээ өөрөө бас зөндөө бодоод. За тэгээ миний яг анханасаа яг тавьсан зорилго нь юу байсан бэ гэхээр би өөрөө солонгос хэлтэй, англи хэлтэй, за тэгээ монгол хэлтэй. Тийм болохоор ингээд өөрийнхөө энэ хэлний чадварыг ашиглаад хэлээ илүү ингээд ашиглах тийм төрлийн ажил хиймээр байна. Тэгэхээр одоо ингээд ийм солонгосыг одоо өөр гадаад улсуудтай холбодог ч юм уу, үгүй солонгосыг Монголтой холбодог ч юм уу те нэг тийм олон улсын одоо орчуулагч ч юм уу, үгүй бол олон улсын маркетинг ч юм уу нэг тиймэрхүү төрлийн ажлыг ерөнхийдөө хий гэж зорилго тавиад ажил хайж эхэлсэн. Тэгээ сар гаруй маш олон солонгосын нөгөө нэг ажил хайдаг вебсайтуудаар мэргэжлийн одоо вебсайтуудаар ингээл зөндөө тэр чинь амар олон компани байгаа юм чинь. Тэгэл ингээл байнга өдөр болгон кофе шопд ороод тэр вебсайтуудыг ухах нь ямар ажил байна, яаж ийж ингээл гайгуунууд руу CV-гээ явуулна гээл. Тэгэд явж явсны эцэст хамгийн инээдтэй нь ажил олж авсныгаа хаанаас олж авсан бэ гэхээр Instagram-аас ажил олж авч ийсэн. Сар гаруй зөндөө олон мэргэжлийн ажил хайдаг вебсайтуудаар орж орсны эцэст Instagram-аар ажил олж авчихсан. За тэгээд дараа миний одоо 2 дахь ажил хийсэн юу байсан бэ гэхээр Nana гэдэг нэртэй олон улсын plastic surgery hospital буюу гоо сайхны эмнэлэг байсан. За тэгээд тэр гоо сайхны эмнэлэг маань болохоор анх яагаад тэр одоо гоо сайхны эмнэлгийг ингээд хараад ингээд надад таалагдсан бэ гэхээр би ингээд зүгээр Instagram-аар ингээд scroll хийж исэн. Тэгсэн чинь
хүмүүсийн нөгөө нэг хаалга хэлсэн before and after одоо өмнөх дараах гэсэн юм зураг гарч ирвэ. Тэгээд юу ямар сонирхолтой ингээд тэр профайл руу орсон чинь яг тийм имлэг байна. Тэгээд тэр имлэгийг ингээ харсан чинь хүмүүсийн хаалга хэлж байгаа сэтгэлээ үлдээсэн одоо влог ч юм уу бичлэгүүд амар их тэгэл амар олон маш олон орноос ингээ гадаадууд ирээд тэгээ хаалга хийлгсэн. За тэгэл амар олон эмчнэрийнх нь ингээд тодорхой одоо нөгөө мэдээлэл нь за тэгэл тэр имлэгийнх нь ингээд зургийг харсан чинь ингээд 10 хэдэн давхар ингээд амар гоё шилэн барилгатай. За тэнгуүтээ ингээд доторх интерьерийг харсан чинь бүр амар гоё. Тэгэл хүү ин чинь ямар сонирхолтой газар вэ гэж бодоод тэгэл за ер нь зориглоод шууд DM бичээд үзье гэд зориглоод DM явуулж исэн тэр газар руу. Тэгээд тэр газар руу DM явуулчаад угаасаа тэр чинь амар тийм олон дагагчтай тийм газар тэгээд ажлын одоо тийм хүсэлт явуулж байгаа юмыг одоо тэр миний DM-ийг тэр олон их одоо DMS-чүүдийн дундаас олж унших уу? Бараг уншихгүй байх таа юу хариу өргөж бараг уншихгүй байх таа гэд бараг нэг хүлээлт байгаагүй. Тэгсэн чинь харин буцаад над руу хариу ирвэ. Тэгээ би яг анх DM явуулахдаа англиар танаа ингээ профайлыг харсан чинь амар сонирхолтой санагдлаа. Би тэгээд өөрөө яг дөнгөж одоо олон улсын харилцаагаар төгссөн тийм гадаад хүн байна. Гэхдээ би англи хэл солонгос хэл мэддэг. Тэгээд тийм болохоор ингээ танаад шинэ хүн авч байгаа юу? Хэрвээ шинэ хүн авч байгаа бол ингээ CV-гээ хаашаа явуулах вэ гэсэн тийм одоо маягийн энгийн DM явуулсан байсан чинь над руу хариу ирээд тэгээд хариу ирсэн чинь чи ямар сургууль төгссөн? Тэд настай юм. Тэгээд хэрвээ ийм сонирхолтой байх юм бол над руу DM имэйлээр явуулаарай гэд тэр хүн одоо өөрөө мэйлээ явуулсан. За тэгээ имэйл рүү CV-гээ ингээд явуулаад тэгээ явуулаад нэг 3-4 хонуудаа тэгсэн чинь над руу ингээд буцчихсэн. Тэгээд ингээд Nana Hospital-аас залгаж гинэ. Тэгээ ингээд чиний CV хүлээн авсан. Чи тэгээ хэрвээ ярилцлаганд ингээд орж хурж ирэх боломжтой бол хизээ ярилцлаганд хурж ирэх вэ гэх тэгээ ингээд цагаа тохироод тэр одоо имлэг рүүгээ очиод ярилцлаганд орсон. За тэгээд сонирхолтой нь тэр яг дөнгөж имлэгт очиод яасан чинь миний одоо яг тэр DM явуулсан болохоор Nana Hospital English profile нэсэн тэгсэн чинь дараа нь мэдсэн чинь имлэг маань тэр маркетинг нь англи хэлний англи баг, тэгээ монгол баг, тэгээ хятад баг, Вьетнам, Индонез, Япон өөр ямар баг байлаа ингээд амар олон багтаа, олон улсын багтаа. Тэгээ тэр олон улсын баг болгоно нь өөрсдийнхөө Instagramтай байсан юм билээ. Тэгсэн чинь би яг нөгөө англи хэлнийх нь англи нөгөө Instagram-ыг харсан. Тэгээ яг тэр нөгөө нэг ярилцлага одоо болох өдөр очоо ярилцлаганд орлоо. Тэгсэн чинь нэг ингээд солонгос ихч гарч ирээд тэгээ яасан чинь чи монгол хүн байсан байна те. Тэгээ ингээд манайд ингээд бас олон улсын юуны маркетинг хийдэг монгол баг байдаг. Тэгээ манай монгол багт маань одоо бас 2-3 хүн ажиллаж байгаа. Тэгээ тийм үгээ тэгээд би дотроо бодохдоо би угаасаа монгол хүн юм чинь яг намайг монгол багтаал авах болов гэж бодсон чинь тэгтээ би ингээд чамтай ингээд сайн ингээд ярилцлага ингээд тэр ярилцлага дуусны дараа ингээд чамтай ингээд ярилцлага аваад тэг ингээд чиний CV-г хараад ингэсэн чинь чи англи багт илүү тохирох юм шиг байна. Чи англи багт орох сонирхол байна уу гэд надаас асуусан. Тэгээ би тэр үедээ бас ингээд амар баярлсан яасан бэ гэхээр ер нь бол би ч гэсэн ерөнхийдөө ингээд ажил хийгээд ингээд ажлын нөхцөлд орох юм бол ингээ англиар яриад яг надаа ер нь бол илүү тав одоо тухтай байсан гэж хэлэх юм уу да. Ягаад тэгэхээр би угаасаа өөрөө 10 жилээ төгсөөл 16 настай байхдаа гадаадад амьдарсан. Тэгээ ингээ монгол хэлээр ярихаар мэдээж та бүхэндээ ч гэсэн ингээ монголоор ярьж байгаа монгол хэлээрээ сайн ярьдаг. Тэгтээ ер нь бол миний өдөр тутмын ингээл байнгын л угаасаа өдөр болгон гэр бүлтэйгээ монголоор ярьдаг ч гэсэн монгол хэлний маань үгийн багц жоохон одоо муу гэж ярих юм уу та нар ч гэсэн ингээл миний бичлэгийг зөндөө харж зөндөө үздэг хүмүүс бол мэдэрсэн л ах. Ер нь бол миний комент дээр ч гэсэн бас комент хүмүүс бичдэг. Ингээл ярихдаа жоохон гэж жоохон гацаад байна. Тэгээд үгээ мартчих юм ингээл зөндөө комент байдаг. Би тэгээ өөрийгөө бас тэрийг мэддэг. Ягаад тэгэхээр өдөр болгон монгол хэлээ хэрэглээд ярьж байгаа ч гэсэн гэр бүлтэйгээ ярьж байгаа одоо нөгөө топик нь ингээл яг л адилхан хоолоо идсэн өнөөдөр юу хийсэн ингээл нэг тиймэрхүү л одоо үгийн багцтай болохоор ингээд мэрэгжлийн төвшөнд ороод ингээд амар олон үг хэрэглээд ярихаараа жоохон гацаад ингээд байдаг болохоор ер нь бол би яг тэр хүндээ ч гэсэн өөрөө би англи багт орвол ер нь бол илүү жоохон ингээд effective те илүү сайн ажиллаж чаднаа гэд хэлсэн чинь тэр хүн ч гэсэн өөрөө окей тэгвэл англи хэлний олон улсын маркетингийн багт чамайг авъя гэд тэгээ хоёр дахь ажил маань Nana гоо сайхны эмнэлэгт англи хэлний маркетингийн багт одоо ороод ажилласан маань тэр байгаамаа. За тэгээ Nana гоо сайхны эмнэлгийн англи хэлний маркетингийн багт ороод миний хийсэн одоо хийжсэн үүрэг маань юу байсан бэ гэхээр нэгт орчуулга хийн. За тэгээ англи хэлний баг байсан болохоор зөвхөн англиар ярьдаг
одоо хүмүүс одоо манай эмнэлэгт ирээд одоо эмч нартай уулзалт хиймээр байна гэх юм бол бүх төрлийн хагалгааны орчуулгыг хийж өгдөг. За тэгээ орчуулгыг хийж өгөөд за тэгээ эмч нар маань ерөөхдөө бол яг өрөөнд орж ирээл тэр хүнийг одоо хараад за чи тийм хагалгааг хийхээр байна гэж гараа яваад өгдөг. Тэнгүүд одоо тэр хагалгаа нь одоо яаж хийгддэм, ямар риск байна. За тэгэл хагалгаа бүрийн маш тодорхой мэдээлэл инээ тэрийг нь бид нэр өөрсдөө тэр хүндээ ингэж 100% одоо мэдээлэл өгдөг. Тийм болохоор орчуулга хийн, хүмүүстээ мэдээлэл өгнө. За тэгээ хүмүүстээ ямар хагалгааг яаж сонгох уу гэсэн одоо сонголтонд нь туслана. За тэгэнгүүтээ одоо тэр чинь ихэнх хүмүүс бол ямар ч солонгос хэлний мэдлэггүй хүмүүс ирж байгаа учраас хагалгаанд орохт нь хүртэл цуг ороод цуг хагалгаанд одоо ингээ хажуу талаас нь орчуулга хийж өгдөг. Ягаад тэгэхээр зарим хагалгаанууд болохоор ихэнх хагалгаанууд ерөнхийдөө ингээд хүн ороод өөрөөс анестезиа одоо нэгдүүлээ тариа хийлгээл унтаад өгдөг. Тэнгүүд зарим хагалгаанууд болохоор жишээ нь одоо нүдний хагалгаа ч юм уу те одоо нүдний давхар хийлгдэг хагалгаанууд болохоор дунд нь хүнээс сэрээгээд тэг ингээ нөгөө нүдийн ингэж одоо нүдэ айн нүдэ нэ гэдэг одоо тэр хийсэн одоо давхраа нь одоо зөв байна уу тэгш байна уу гэдгийг шалгах учраас ингээ хаалгааны дунд хүнээс одоо тэр хүнээ одоо сэрээдэг. Тэнгүүд яг тэр сэрээх үед нь одоо яг орчуулагч нь хажууд нь байж агаад яг тэр эмчийн хийсэн зааварчилгааг яг 100% орчуулж өгөх үүрэгтэй. Хагалгааны дундуур бас зөндөө орно. Тэгээ яг анх яг тэр одоо ажилдаа орчоод амар сонирхолтой санагдчихсэн. Ягаад тэгэхээр хизээч би амьдралдаа тий хагалгааны өрөөнд орж үдэж байгаагүй. Тэнгүүд яг ингээд 100% одоо ингээд маш олон төрлийн гоо сайхны хагалгаа одоо хамар маврны хагалгаа чинь шууд ингээл арсын зүсэл нээгээл шууд ингээл яс масын ингээл хийж байгаа бүх тэр хагалгааг өөрөө ингээд 100% нүдэрээ харж байгаа нь эхэндээ ингээд айгуу жоохон айцтай юугүй санагдчихсан болов сүүлд болохоор амар сонирхолтой санагдчихсан. Тэгээ хагалгаа дуусны дараа тэр хүн чинь бас ингээд одоо recovery хийн те тэр бүх явцад нь бид нэр ингээд цуг тэр хүндээ туслаад бүх юм ин орчуулга хийж өгөөд явдаг. За тэгэнгүүтээ яг одоо би анх яг Instagram дээр харж ирсэн одоо хүмүүсийн өмнөх дараах гэл нөгөө бичлэгүүд зураг мураг байдаг. Тэрийг одоо яг маркетингийнхэн талаар бас өөрөө хийдэг. Тэгээд бас ингээ гадаадаас инфлюенсер одоо Америкаас ч юм уу Канадаас инфлюенсеруудыг дуудаж авчираад хагалгаа хийлгүүлээд тэр хүмүүст ингээ влог хийгээд за тэнгууд манай тэр компанид болохоор бас ингээ видеод одоо бичлэг хийдэг тийм баг тустай байсан. Тэнгүүд тэр багтайгаа ингээд коллаб хийгээд хамтраад инфлюенсеруудыг дуудаад бичлэг хийгээд тэнгүүтээ тэр бичлэгээ би өөрөө буцаад солонгос хэл дээр ч юм англи хэл дээр орчуулаад сабтайтлыг бичиж өгдөг ч юм уу те. Тиймэрхүү маягаар маш олон төрлийн ажил хийсэн. За тэгээ тэр компанид болохоор яг би өөрөө англи багт байсан боловч бас тусдаа монгол баг байсан. За тэгээ тэр үед яг монгол багт 3 ихч байсан. За тэгээд тэр хүмүүстэй би өөрөө ч гэсэн монгол хүн учраас шууд очиод ингээл дотн соол хийсэн. За тэгээ одоо яг тэр наанад яаж явахтаа ажиллаж явахтаа дотн бас ихч нар маань одоо ч гэсэн бас адилхан маш дотн миний найз нар. Тэгээд тэр наана гэдэг гоо сайхны эмнэлэгт гадаад англи багт нь жил хагас гаруй ажиллаад тэгээд ажилласаа гарч исэн. Ягаад тэгэхээр ажлаас гарсан одоо гол одоо юунуудын маань нэг юу байсан бэ гэхээр нэгт ер нь бол Монголд бас очиагүй удсан байсан. За тэгээд нэг бас Монгол яваад ирээ гэд бодсон. Тэр үед бас манай эмээ биеийн жоохон муу байсан. Тийм учраас эмээгээ харахын тулд бас Монгол руу нэг хэдэн сар явчаад ирье. За тэгээд явж ирснийхаа дараа ч гэсэн ер нь бол ингээ full time ажиллаар биш ерөөдөө жоохон өөртөө жоохон цаг зав гаргаад фрилансер ажил хийх хүсэлтэй байсан учраас тэр наана гэдэг газарт жил хагас гаруй ажилласныхаа дараа ажилласаа гарсан. За тэгээ фрилансер яагаад хийгээд хүсэлтэй байсан бэ гэхээр наанад ажиллаж байхдаа маш олон зүйл сурч авсан, маш олон туршлага олж авсан ч гэсэн яг өөрт зарцуулах одоо миний одоо өөрийн амьдралын цаг бол ямар ч одоо надад цаг бол юу ч байгаагүй. Ягаад тэгэхээр нэгт full time ажил 7 хоногийн 5 өдөр ажилладаг. Одоо ингээд тэр чинь маш олон одоо орноос маш олон хүн ирж хагалгаа хийлгэж байгаа. Тэнгүүт ингээ эмчнэрийн одоо нөгөө нэг хагалгааны скежүүлүүд нь ингээл бүгд ингээл өөр те. Тэнгүүт ингээл заримдаа одоо энгийн хагалгаа бол нэг цаг болоод дуусчихна. Тэнгүүт ингээл 2 3 хагалгаа нэг дор хийлгэж байгаа хүмүүс бол ингээл маш олон хагалгаа хийлэнгүүт ингээ бараг тэр нэг хагалгааны цаг нь хэд бараг ингээл 7 8 цаг болоод явчихдаг. Тэнгүүт би чинь хамгийн гол нь өөрөө тэр хүний хагалгаанд оруулаад хайчих биш, хагалгаанд орж гарч ирснийхэн дараа тэр анестезиа одоо тэгэл recovery тэр бүгднийг ингээд дуусгаад хүнээ явуулсныхаа дараа өөрөө ажилласаа ингээд тардаг учраас зарим өдрүүдэд ер нь бол баг ингээл 8 оройн 8 9-өөс хүртэл ингээл ажилласаа гарч чаддгүй. Тэнгүүтээ хагасаа өдөр бас ингээд хэрвээ
хүн хагалгаа хийлэхээр байна. Эсвэл хагас өдөр хүн ингээд нөгөө эмчтэй уулзах га цаг авсан байна инээ тэр гэх юм бол хагас өдөр бас ингээд ажилдаа очдөг. Тэнгүүд ингээд ер нь бол айгүй гоё ажил, маш сонирхолтой ажил, маш их юм сурч авсан ч гэсэн өөрт гарах цаг бол ямар ч цаг байгаагүй. Ингээ өөртөө гаргаад өөр шинэ юм одоо ингээ сурч авъя ч юм уу те инээ тэр гэсэн ямар ч цаг байгаагүй. Тэгээд тийм болохоор ер нь бол ер нь бол нэг фрилансер гэдэг ажлыг ер нь бол хийж үзээд жоох өөртөө цаг гаргаад тэгээ бас өөр исэн шидийн юмнуудыг бас ингээд шинэ юм ингэж хийгээд бас өөрийгөө жоохон чаленж хийя гэсэн үзэлтэйгээр ер нь бол фрилансер ажил хийхийг шийдсэн. За тэгээ фрилансер ажил хийж хэлсний хамгийн ихний ажил маань юу байсан бэ гэхээр маш сонирхолтой ажил байсан. Тэр нь юу байсан бэ гэхээр драмагийн экстрагаар ажилладаг тийм ажил байсан. Солонгос одоо кинонууд, драманууд, кинонууд одоо байгаа шүү тий. Тийм кинонуудад одоо supporting role буюу экстрагаар ажилладаг тийм ажил байсан. За тэгээ тэр ажлыг яагаад сонгосон бэ одоо ингээл дөнгөж угаасаа миний мэрэгжил өөрөө олон улсын харилцаа тэгэл дандаа компанид ажиллаад тий одоо орчуулга хийгээл тийм одоо ажил хийж явж байгаа гинтхэн одоо телевизэд ороод тэнгүүтээ драманы экстрагаар ажиллана гэл хүмүүс бүр амар гайхаад манай ингээд найз нар ч гэсэн чи гинт юу болоод явчихваа гэдээ амар тэгжсэн. Ягаад тэгэхээр би тэгээд миний тэр ажлыг сонгосон шалтгаануудын нэг нь юу вэ гэхээр би ер нь бол угаасаа багаасаа миний одоо миний хувь хүний одоо зан ан шин гэх юм уу да. Би ер нь бол өөрөө миний яг амьдралын гол зорилгоудын нэг нь юу вэ гэхээр энэ амьдрах хугацаанд өөрийнхөө яг ингээд надад миний одоо сонирхлыг татсан ч юм уу хийж үзье гэсэн бүх юмаа босон ч болоогүй ч хийж үзээд дуусгах. Одоо тийм зорилготой гэх юм уу да. Ер нь бол ингээд дараа нь одоо нэг ажилдаа ингээл мэдээж нэг ажилдаа ингээл амар олон жил ажиллаад тэр ажилдаа ингээл зэрэг нь ингээл ахиал явж байгаа хүмүүсийг харахаар ер нь бол амар бас хүндэтгэлтэй санагддаг тэр хүмүүсийг амар респект хийдэг. Тэгтээ миний одоо өөрийнхөө амьдрах явах одоо way одоо зам нь юу вэ гэхээр дараа би одоо 50 ч юм уу те 60 одоо наслаад ингээд дараа өөрийнхөө залуу насны амьдралаа буцаагаад харахад ямар ч харамсах юмгүйгээр амьдрья гэсэн миний одоо амьдралыг харах нүд хийхийг хүссэн бүх юмаа хийгээд ямар ч харамсах юмгүй. За тэгээд дараа би өөрийнхөө ингээд амьдралыг эргүүлээд харахад маш олон дурсамжтай, memory нэттэй тийм амьдралаар амьдрахыг хүсдэг. Тийм учраас миний сонирхлыг татсан юм гарч ирэх юм бол хамгийн түрүүнд эхлээд хийж үзье. Шууд эхлээ хийж үзье. Хийж үзсний дараа надад таалагдахгүй бол хамаагүй шүү дээ. Би буцаал одоо өөрийнхөө өөр одоо газар ороод өөр одоо ингээд буцаад ажил хийж болно. Тийм учраас сонирхлоо татсан хийхийг хийж үзье гэсэн юмнуудаа бүгднийг хийж үзье. Тэгээ тэр үед ингээд телевизийн драма ч юм уу тиймнүүд харахад бидний одоо ингээд кино өдр ингээд хийснийг харахад ингээд 100% ингээд болцсон одоо production харж байгаа шүү дээ. Тэнгүүд яг тэр хийж байгаа явцсан яг яаж хийгддэг юм бэ те. За тэгээд одоо тэр broadcasting ч юм уу те одоо тийм телевизэд ажилладаг хүмүүс яг ямар хуу байдлаар ажилтдаг юм байна гэсэн одоо тэр behind the scene буюу одоо ингээд одоо хөшигний цаатлахыг одоо процессыг амар харахыг хүсдэг байсан учраас драма экстрагаар ажиллаж эхэлсэн. За тэгээ драма экстрагаар болохоор баг жил ажилласан юм байна. За тэгээд тэр жил бол үнэхээр миний амьдралд маш дурсамжтай жил байсан. Маш өдөр болгон өөр газар очдог. Өдөр болгон өөр драмад очдог. Өдөр болгон очиж байгаа одоо сеттинг маань маш өөр те. Тэгээ өдөр болгон тоглож байгаа одоо дүр маань ч гэсэн өөр. Тийм болохоор ер нь бол амар дурсамжтай маш сонирхолтой ажил байсан. За тэгээд ер нь бол маш олон хүмүүстэй уулзсан. Тэгээд маш олон дүр тогсон тэр драманууд чинь жил явахдаа цагдаа болж үзсэн. За тэнгүүтээ сурагч болж үзсэн. Ахлах сургуулийн сурагч болж үзлээ. Тэнгүүтээ багш болж үзлээ. Өөр юу боллоо. Зомбич болж үзсэн. Тэгээ ингээд маш өөр олон дүрүүдийг тоглосон. Тэгээд бүр дээр үеийн нөгөө нэг ингээд солонгосын нөгөө бүр дээр үеийн нөгөө хамбог өмсөд явдаг тийм дүрүүд байдаг шүү дээ. Бүр тийм хөдөө очоод бүр тийм хамбог өмсөд тийм дүрч тоглож исэн. Тэг ингээд өдөр болгон би өөр хүн болж байгаа. Тэг өөр хүний өдөр болгон өөр мэрэгжлийн хүн болоод тэрэндээ тоглож байгаа болохоор амар сонирхолтой санагдчихсан. Тэгтээ нэг хэцүү юм нь болохоор ер нь бол драманууд чинь энгийн офис цагуудаас бол угаасаа бүр ингээд 100% шал өөр. Зарим өдөр нь шөнийн 3 цагт гэхэд ажил эхэлдэг. Зарим өдөр нь өдрийн 3 цаг гэхэд ажил эхэлдэг. За тэгээд нэг зураг авалтанд очиход дор хаяж ер нь бол 12-оос 13 цаг ажилладаг. Тэнгүүд би одоо жишээд
өдрийн 3 цагт ажилдаа явж ивэл тэр нэг зураг авалтанд очингууд тэр зураг авалт маань өдрийн 3 цагаас шөнийн 3 цаг хүртэл баг ингээд үргэлжилдэг. Тэнгүү шөнийн 3 цагт ажиллаад харчаад өөрийн 4 гэж яхад гэртээ ирээл усанд ороод унтдаг ч юм уу те. Тэгэл өөрийн 4 гэж усанд орж унтангуудаа буцаа маргааш өглөөний 7 цаг гэхэд буцаа дуудагддаг ч юм уу. Тийм амар цагийн чаленжтэй тийм ажил байсан. Гэхдээ яг тэр үедээ бол ер нь бол шин юм хийж үзэж байгаа амар сонирхолтой байсан болохоор амар тэгэж ядраад одоо тэр физикал ядарч байгаа юм бол нэг мэдрээгүй л ажилласан гэх юм уу да. Тэгээд нэг юм нь болохоор драманууд болохоор ерөөдөө ихэнх солонгос драманууд чинь 16 нөгөө нэг юутай эпизодтэй байдаг штэ. За тэгэнгүүт тэрийгэ эхний 2-3 эпизодоо ингээ бүгдийг нь яг 100% production-а болгочингуудаа драма гарч явах үедээ цуг зураг авалтаа хийгээл яваад байдаг. Тийм учраас ерөөдөө жишээ нь одоо би өнөөдөр нэг дүр тогсон бол тэр өөрийнхөө тогсон дүрийг баг дараа 7 хоног гэхэд ерөөдөө Netflix ч юм уу бол телевизээр шууд харж болдог. Тэгтээ солонгос яг юунууд драманууд биш кинонууд болохоор яг ингээ 100% зураг авалтаа дуусгаад пост production-а хийсний дараа баг жилийн дараа тэр кинон гардаг. Тэнгүүд одоо жишээ нь би өнөөдөр нэг дүр тогсон бол тэр тогсон дүрээ баг дараа жил баг телевизээр харах тийм боломжтой. Тэгээд тэр ажлыг би яг яаж олж авсан бэ гэхээр тэр ажлыг ер нь бол бас хүмүүс бас ингээд нөгөө нэг монголчууд за тэгэл гадаад хүмүүс ер нь бол одоо нөгөө K-драма тийм юмнууд чинь амар алдартай басан болохоор яг тийм юмныг амар сонирхолтой тэгээд тийм тогломоор байна ямар байна гэж амар асуудаг. Гэвч яг тийм дүрүүдэд одоо ингээд тоглох нь хамгийн түрүүнд хэл заавал яг 100% солонгос хүн шиг ярих ёстой. Ягаад гэхээр тэр одоо яг драманы сеттинг нь одоо background нь хэрвээ солонгос хүн байх юм бол гинт ингээд гадаад хүн гарч ирээ жоохон гадаад акценттай ярих ч юм уу тэгэх юм бол угаасаа цаанаасаа болохгүй шууд ингээд хасагддаг тийм учраас 100% яг солонгос хүн шиг ярих ёстой. Тийм болохоор яг солонгос тэр компаниуд одоо эйженсинууд байдаг. Тэр эйженсинууд өөрсдөө бас өөрийнхөө зургийг өгөөд тэгээ ярилцлаганд ордог. Ярилцлаганд ороод за тэгээ тэнцсэн үгүйгээ мэдээд тэгээ тэнцлээ гэх юм бол тэр эйженсиг одоо ингээд эйженсинууд намайг одоо ингээд тэр зураг авалт руу явуулж өгдөг. За тэгээд тэр драмагийн экстраг яг жил гарan хийгээд за тэгээ одоо болоод ерөөхдөө яг өөр юм хийя гэж хийцэн. Ягаад гэхээр яг би маш олон ажил хийх сонирхолтой ингээ маш олон зүйлийг чаленж хийх сонирхолтой ч гэсэн яг миний гол зорилго нь яг анх сургуулаа төгсөхдөө яг нөгөө тавьж исэн зорилготой яг адилхан яг өөрийнхөө хэлний чадварыг их ашиглаж ажил хийх зорилготой байсан. Гэвч драмагийн экстра болохоор яг зөвхөн солонгос хэлийг л ашигладаг. Яг англи хэлийг ашиглах ер нь бол боломж ерөөсөй байдаггүй. Тийм болохоор ер нь бол буцаад яг өөрийнхөө мэрэгчлэр ажиллаад мэрэгчлээ илүү жоохон өргөн болгоод тэгээд ерөнхийдөө бол одоо өөрөө ч гэсэн ер нь бол анх энэ дэрхтээ дөнгөж 20 охин байсан бол одоо өөрөө би 20 гарчаа явж байгаа тийм учраас ер нь бол дараа миний ирээдүйд туслах ер нь бол мэрэгжлийн ажлаа илүү жоохон төлхөө хийя гэж зорилго тавьсны учраас драма экстра ажлаа зогсоогоод тэгээд одоо яг хийж байгаа ажилдаа орсон. За тэгээд одоо хийж байгаа ажил маань юу вэ гэхээр англи хэлний багш. Буцаад яг нөө англи хэлний багш асан. Тэгтээ цагийн ажил биш яг 100% солонгосын сургуульд яг full time англи хэлний багш хийж байгаа. За тэгээд 7 хоногийн 5 өдөр ажилладаг. За тэгээд 7 хоногийн 5 өдөр ажилтаа болохоор 2 өөр сургуульд ажилладаг. 2 өөр сургуулийн нэг сургууль нь болохоор хувийн сургууль, нөгөө сургууль нь болохоор улсын сургууль. За тэгээд хувийн сургууль нь болохоор 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр очиж ажилладаг. Улсын сургууль нь болохоор 2 дахь, 4 дахь өдөр ажилладаг. За тэгээд англи хэлний багш хийсэн шалтгаан маань болохоор ер нь бол урд нь болохоор зүгээр англи хэлийг бол ер нь дандаа нөгөө part time одоо цагаар хүмүүс заадаг байсан шүү дээ. Тэгээ ингээд хүнтэй яг нэгээр очиж уулзаж заадаг. Тэгэнгүүт ерөөсөө ингээд олон сурагчтай нэг дор ингээд одоо сургуулийн одоо анги дотор ороод зааж исэн удаа бол байхгүй. Тийм учраас яг энэ ажлыг сонгосон бас шалтгаан нь тэр. За тэгээ одоо болохоор ажиллаж байгаа нь болохоор яг full time 7 хоногийн 5 өдөр боловч өглөөнөөс орой хүртэл биш. Яг ажиллаж байгаа цаг маань болохоор 2-3 цаг л ажилладаг. Өдөр нэг 2 гээд ажил дээр очоод тэгээ 5 гээд ажиллаад хардаг. За тэгээд нэг ангитаа болохоор ер нь бол 23-аас 25 хүүхэдтэй. За тэгээ 1-р ангиас 6-р ангийн хүүхдүүдийг бүгд нь заадаг. За тэгээ 1-р ангийн хүүхдүүд болохоор ер нь бол угаасаа дөнгөж яг англи хэл
одоо сурч эхэлж байгаа хүүхдүүд болохоор ер нь level нь угаасаа ABC-гээс л эхэлж байгаа. За тэгээд 6 дугаар 5 дугаар анги ч юм уу 6 дугаар ангийн хүүхдүүд болохоор ерөөхдөө бол яг 4-ийн мэгчээл их ордог. Тэгээд яг ингээд 20 хэдэн хүүхдийг яг өөрөө дааж аваад нэг анги дотор заахаар ер нь бол бас их чадвар шаардна. Ягаад тэгэхээр зөвхөн англи хэл заах биш тэр хүүхдүүдийг бас ингээд харна те хүүхэд болгоны одоо мэдлэгтэй ингээд хүүхэд болгонтэй ингээд жоох ингээд ойрхон очиж одоо хичээл заагаа тэр хүүхэдтэй харилцаа бүтээгээд те явахын тулд ер нь бол бас зөвхөн англи хэл сайн мэддэг гэд багш болж болохгүй юм бэлээ. Маш их өөрөөс бас ингээд жоох одоо лидершиптэй ингээд тим чадвар бол бас их маш шаардлагатай юм бэлээ. Тийм учраас энэ ажилдаа одоо яг 2 дахь жилдээ ажиллаа явж байна. Тэгээд ер нь бол одоогор бол маш сэтгэл ханамж ихтэй байгаа. Ер нь бол хүүхдтэй ажиллана гэдэг чинь өөрөө маш гоё хүүхдүүдээс маш гоё энергийг олж авд юм лээ. Дөнгөж одоо ингээл ажилдаа очиод янгол хүүхдүүд ингээл багшаа гэл ингээл амар хөөрхөн инээгээл ирдэг те. За тэгэл ингээл хичээл хийж байхад би ер нь бол өөрөө бас анх угаасаа тэр сургуульд орохдоо хэлчихсэн би ингээд шууд тэг ингээд амар traditional ингээд номоор ингээд явахгүй шүү. Би хүүхдүүдийг англи хэл чинь өөрөө маш сонирхолтой юм байна гэдгийг мэдрүүлэхийн тулд quiz-тэй за тэгэл анги дотроо гоё ингээд англи хэлээр тоглоом тоглох ч юм уу те. Тэгэл эсвэл гоё дуу сурдаг ч юм уу. Дууны үгийг бүгдээрээ цуг цээжлээд дуугаа одоо бүгдээрээ цуг дуулдаг ч юм уу те. Тийм олон гоё програм хийгээд яг тэгж одоо маш олон activity хийж явна шүү гэж өөрөө угаас анх сургуульд орохдоо хэлсэн. Тэгээ сургуулийн сургууль ч гэсэн өөрөө маш гоё хүлээж аваад тэгээ ингээд өдөр болгоо ингээд хүүхдүүдтэй маш гоё сонирхолтой activity-ийн зөндөө хийдэг. За тэгээ хүүхдүүд маань ч гэсэн өөрсдөө аягүй хөөрхөн гоё энергитэй. За тэгээл ингээд ер нь хүүхд идэх чи өөрөө ингээд цаанаас харахаар нэг гоё хараал нэг хайр хүрмээр санагддаг штэ тий. Тийм болохоор ер нь бол одоо ажилдаа бол маш сэтгэл ханамжтай ажиллаж явж байгаа. За тэгээ нэг юм нь болохоор яг ингээд хүүхдүүдтэй англи хэл зааж байгаа боловч ер нь бол англи хэл солонгос хэлийг 50-50% ер нь бол ашигладаг. Ягаад тэгэхээр ер нь хичээл зааж байгаа одоо ингээд топик ч юм уу бүх юмнууд англи хэл дээр явж байгаа боловч хичээлээс гадуурх бүх юмыг болохоор солонгос хэл дээр ерөөхдөө бол ярьдаг. За тэгээд яг цагаар англи хэл заах биш яг ингээд сургууль дотор яг official багш нь болоод ажиллахад ер нь бол ганцхан хүүхдүүдтэй ажиллах биш эцэг их нар одоо юу аав ээж нартай харилцаа бол бас маш чухал. Ягаад тэгэхээр бүх хүүхдүүдийн семестр дөнгөж эхлэнгүүт за одоо энэ нэг семестр 4 сарын хугацаанд хүүхдүүд ийм сурна гэсэн одоо хичээлийн одоо репорт тийм одоо бүгдийн солонгос хэлээр бичиж өгнө. За тэгээ семестр дуусны дараа хүүхэд болгонд тодорхойлолт бичигдэг. Энэ хүүхэд одоо энэ семестрт ингэж хичээлээ хийсэн. За тэгээ одоо ямар нэгэн зөрчилдөөн гаргасан ч юм уу одоо тэгээ гэсэн чинь проблем байх юм бол тэр бүгдийг тодорхойлолт бичиж өгдөг. Тэрийгээ бүгдийг нь солонгос хэлээр бичиж өгнө. За тэгээ эцэг аав ээж нар бол бас их утастай те манай хүүхэд өнөөдөр хичээлдээ яасан байна. Ийм сурж гинөө тийм сурж гинөө гэж солонгос ер нь бол аав ээж нар ялангуяа ээж нар бол бас хэцүү шттэ. Азийн одоо боловсролын систем гэдэг бол ер нь Европын боловсролын системээс маш өөр. Аз бол ялангуяа тэр дотроо хятад тэгээ солонгос бол хүүхдийг маш багаас нь хичээлээр их бөмбөгддөг. За тэгээ аав ээж нар хүүхдийнхаа хичээлийн одоо системд маш ингэж амар нягцтай ханддаг тийм болохоор ингээ хүүхдийн нэг ингээд жижигхэн деталийг хүртэл амар асуудаг. Тэр болгонд ингээд яг 100% солонгосоор аав ээж нартай уцаар ярина. За тэгээд сургуультай очиод бусад багш нартайгаа бас солонгосоор ярилцдаг тийм болохоор ер нь бол миний хийж исэн одоо урд нь ч гэсэн ингээл юуны хэдүүлээ гоо сайхны имлэгт ингээл англи хэл солонгос хэлгээл ингээл бүх хэлээ ингээд ашиглан ярилцж исэн боловч яг одоо миний хийж байгаа энэ англи хэлний сургуульд англи хэлний багш хийж байгаа ажил маань миний яг ингээд хэлний чадварыг ер нь бол хамгийн их шаардж байгаа ажил гэж ер нь бол хэлж болно. Ягаад тэгэхээр яг хүүхдүүдэд зааж авах хугацаанд бол ер нь бол угаасаа англи хэлийг одоо ABC үсгийн заагаал жижигэн одоо үсэг ч юм уу үг заагаал явж байгаа. Гэвч яг хичээл зааж байгаагаас гадуурх одоо процесс ажил нь болохоор ер нь бол маш мэрэгжлийн маш хянуур хийгдэг учраас ер нь бол миний чадварыг бол ер нь бол хамгийн их шаардж байгаа ажил гэж ер нь бол хэлж болно. За тэгэл бас л яг Монголтай адилхан эцэг эхийн хурал хийн бүх эцэг эхийг дуудаж байгаа л би өөрөө урд нь гарч байгаа л эцэгийн хурал хийн. За тэгэл болж байгаа хүүхдүүдийн сайн байна гээл. За тэгээ ерөнхийдөө бас жоохон зөрчилдөөн гаргасан хүүхдүүдийг бас зөрчилдөөн гаргасан инээ тэрэ гэж хэлнэ тэр болгондоо бас
аав ээж нарыг сонсоход хүүхдийн проблемыг нь хэлж өгж байгаа боловч шууд ингээд сонсонгууд миний хүүхэд одоо муу байна гэдэг одоо сэтгэл төрүүлэхгүйгээр маш зөв үгээ сонгож хэлэх тэр бол бас маш хэцүү. За тэгээ бас хүнгээ суув буюу аав ээж нартай цуг хичээл заадаг бас тийм өдрүүд байдаг. Тэнгүүд одоо ингээд хүүхдүүд хичээл зааж байгааг нь аав ээж нар ингээд ард нь ингээд бүгдээрээ сууж идэг. Тэгээ яг ингээд нэг цаг гаруй ингээд миний хүүхэд энэ багштайгаа яг ямар хуу байдлаар хичээл хийж ийн гэдгийг одоо ингэж харуулах зорилготой хүнгээ суув буюу эцэг их нартай цуг одоо хичээл заах тийм өдөр бас байна. Маш олон тийм зөндөө олон програмтай тэр болгонд ингээл маш сайн бэлдэн тийм учраас яг ингээд 7 хоногийн 5 өдөр нэг өдөрт 2-3 цаг ажиллаад их цаг завтай байгаа юм шиг боловч хичээл дуусны дараа ингээ хүүхдүүдийн даалгаврын шалгана, за шалгалтын дүнгийн тавина, тодорхойлолтын бичин, за тэгээд дараагийн програмдаа бэлдэн ч юм уу тийм учраас гэртээ ирээд бас хийх ажил бол юм нь бол нэлээ их байдаг. За тэгээд миний ерөнхийдөө бол Солонгост ирээд маш олон төрлийн ажил хийж үзсний эцэст нь яг надад яг тохирж байгаа юм нь болохоор ер нь бол фрилансер бол яг 100% тохирж байгаа. Тийм учраас ер нь бол одоогийн байдлаар бол яг энэ Солонгост сургуульд англи хэлний багш хийж байгаагаа бол үргэлжлүүлээд явна. За тэгээд түрүү жилээс эхлээд би бас өөр онлайн бизнес хийх зорилготойгоор тэрийг хөгжүүлж явж байгаа. Тийм болохоор бас таньдаг Солонгос ганц хоёр захирлууд байдаг өөрсдөө үйлдвэртэй тийм хүмүүстэй бас уулзалт хийж байгаа. За тэгээд Солонгос Монголыг холбох тийм онлайн бизнес хийх зорилгоор бас тэрийг хөгжүүлээд явж байгаа. Тийм болохоор яг өөрөө гаднаа бас ингээд 9 шидийн хийхэд цаг зав гарах бас шаардлага их гарч байгаа учраас ерөөдөө фрилансер хийгээд за тэгээд давхар хажуудаа өөрийнхөө бизнесийг хөгжүүлэх маягаар ерөөдөө одоо бол яг тийм хоёр юмыг яг гол зорилгоо болгоод хийгээд явж байгаа гэж ерөөдөө бол хэлэхэд болно. Ер нь бол яг ийм л энэ даа. Тэгээд Солонгос ирээд ер нь бол маш олон ажлыг хийж үзлээ. Нийгэмд нь яг ороод ажиллаад 7 жил болсон. За тэгээд энэ бүхнээс бас миний бас том сурч авсан юм маань юу вэ гэхээр ямар ч гоё ажлыг ер нь бол хийхийг зорилго тавьсан бол хамгийн нэгт тэр тусмаа гадаадад амьдарч байгаа бол хамгийн нэгт хэлээ маш сайн сурах. Хэлгүй бол юу ч хийж чадахгүй те. За тэгээд зүгээр нэг энгийн нэг ганц хоёр драма үзээд ч юм уу би солонгос хэлтэй юм шиг байна. Би солонгосоор сайн ярьдаг юм шиг байна гэж хүмүүс бас боддог. Тэр бол бас маш өөр юм бэлээ. Яг өөрөө төвшөнд нь одоо орчинд нь ирээд мэрэгжлийн төвшөнд ярихад бол бас маш өөр. Тийм учраас хэрвээ гадаадд амьдрах үгүй бол Солонгост ирээд сурах ч юм уу ажиллах одоо зорилготой хүмүүс байх юм бол хэлээ мэрэгжлийн төвшөнд маш сайн сураарай гэж бас зөвлөмөр байна. Хэлтэй байх юм бол ер нь бол хүн хаанч хүрнэ. Хийхийг хүсэж байгаа бүх юмаа хэлтэй байх юм бол хийж чадна шүү. Тийм учраас хэлээ маш сайн сураарай. За тэгээд энэ удаагийнхаа бичлэгийг ингээд төгсгий. За тэгээд дараагийн бичлэгээ болохоор би бас яг одоо хийж байгаа ажлаа яг сургуульд англи хэлний багш хийж байгаа ажлаа бас Day in my life гэдэг одоо нэг өдрийн одоо миний амьдрал ч юм уу тиймэрхүү баягаар жоохон влог маягаар хий гэж бодож байгаа. За тэгээд тэр бичлэг маань ерөнхийдөө бол дараа 7 хоног гэхэд бол channel дээр маань бас орох байхаа. Тийм учраас тэр бичлэгийг маань бас хүлээн авч үзээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Баяртай.